Хүндийн хүчний уналт. Та бүхэн маань бүгд ямар нэгэн байдлаар хүндийн хүчний уналтыг үзэж байсан байх эсвэл ядч хальт харж исэн. Хүндийн хүчний уналт нь хоёр улирал үргэлжилсэн Disney-гийн олон ангид хүүхэлдэйн кино үлээ. Өнөөдрийн бичлэгээр бид нар энэхүү олон ангид хүүхэлдэйн киноны хамгийн эвгүй анги буюу Northwest Mansion Mystery-гийн дүгнэлт анализыг хийх болно. Энэхүү анги нь Northwest Mansion-ыг харуулснаар эхэлдэг. Манай Northwest Mansion болохоор өндөр зэрэглэлтэй маш баячууд зориулсан үдэшлэг зохион байгуулалтаар бэлтгэж байдаг. Бэлтгэлийн ажлаа хийж байх ойгоор маш сонин эвгүй зүйлсүүд тохиолддог. Тэгсэн чинь манай Northwest ага нөгөөтг чи эхэллээ гэж хэлдэг. Энд яг юу болох гэж байгаа, яг юу ойртож байгааг угаасаа мэдж байгаа гэдэг нь илт байдаг. Аяг тавг хэрэгсэл мэд зүйлсүүд нисэж хөдлөөд хараагдсан юм шиг л байдаг. Үйлчлэгээ сүрүүлэхгүй гэж Northwest Deep-ийг авчирч асуудлыг шийдвэрлэхээр болдог. Тэгээд өөрийн охин Pacifica-г Deep-ийг авчруулахаар явуулдаг. Яг энэхүү мөчөд Deeper Mabel болон Mabel-ийн найзууд телевизээр Northwest-ийн үйлчлэгийг хараад энэ гоё үзэсгэлэгт нь оролцох юмсан зөндөө хөөр хөөгүүд байгаа бах та гэж ярьж өгдөг. Deeper яагаад ийм юм сонирхож дурлаад байгааг нь ерөөсөө ойлгодоггүй. Аливаа болоочтэй Pacifica чинь ёстой хогийн охин. Наадвал чинь бүгдээрээ л хогийн баячуучтэй гээд. Тэгээ байжсэн чинь Pacifica хаалган дээр нь ирсэн байдаг. Deeper чи бол ёстой хогийн амтан гэж хаалга ачдаг. Тэгсэн чинь Mabel Pacifica тусалж байгаа. Тэгээ бид нар үжлэгт нь далимд нь очичээ гэдэг. Deeper ч яг Mabel-ийг бодоод зөвшөөрөөд тэр хэд маань үжлэгт нь очдог. Northwest Deeper-т асуудлыг маань залруулж өгөөрэй гэхэд хичээнэ гэд Pacifica Deeper хоёр хамгийн их асуудал үүсдэг өрөөлөө очдог. Тэр хооронд Mabel болон түүний найзууд баяуугууд ирэхийг нь мэдээд их баярлж хөрцгөөдөг. Гэтэ бибидээ за ер нь хөвгөт хөөхгүй. Эхтүүдээр л гоё байна шүү гэд бибидээ амлалт өгдөг. Одоо угаасаа өвгүүдээс олж ин гурван муудалцгал байх л зүйл. Deeper Pacifica-д 1-10 руу хэр хэмжээний аюултай сүнснүүд байгааг тайлбарлаад энэ сүнс гэхдээ 1-р зэрэг буюу хамгийн гайгүй сүнс нь байх оо гэж сүнсийг хайж эхэлдэг. Тэгсэн гинт сүнс заагч нь гажигдаад эхэлдэг. Ордож яагаад буцаад дээшээ артал мод чинь зурагнасаа алга болчдөг. Төд удалгүй эргэн тойрондох амьтдын толгоноос цус урсан тусалж бүх амьтад нь нэгэн зэрэг ancient sense буюу эртний нүгэл гэж хэлдэг. За энэ бол хүүхэлдэйн кинон дээр гэхэд арай л амар хэсэг байгаа юм. Би жоохон байхтай хүндийн хүчний уналтыг TV25 дээрээс нэлээд үздэг байсан. Яг энэ хэсгийг үзээ зүрх мөрх хурдан цохилоод амар айж байсан. Хэд хоног хар дарж мараад өрөлж мөрлөц ирээд ер нь л амар байсан. Яаж хүүхэлдэйн кинон дээр ийм хэсэг оруулсан нь үнэхээр сонирхолтой. Манай хоёр сандраад яах вэ гэд байж атал галан дундаас мод чин сүнс амлан гарчдаг. Гарч ирээ тэр би Northwest-ийг үнэрлэж байна. Халив гараад ир алнаа гэдэг. Deeper номноосоо яаж ялах гэдгийг хайтал авралын төлөө залбир гэсэн байдаг. Мод ч нөгөө хоёрыг олоод тоньёс нь аимшигтайгаар хөөдөг. Deeper Pacifica хоёр амьдралынхаа төлөө зүгтэж байхад Mabel болон Candy тэр баян залууг шүтээд өгтөөдөрөө гой бут авнаа гэснээр үл тоогоод найрж мараад үзэж таарна. Mabel Candy хоёр Grandag хачдаг. Тэр хоёр яагаад гэвэл Grandag айгүй иршүүд хөвгүүдийг айлгаад явуулчихна гэд хоёулахнаа найраагаа өргөжлүүлдэг. Deeper гүүж байхдаа сүнсийг мөнгөн тойлж хорж болохыг олж аваад Pacifica-тай мөнгөн тойл болохоор гүүж эхэлдэг. Гүүж байхдаа манай хоёр маш их шавар шавхыг гатлаад гүйчдэг. Deeper мөнгөн тойл олж хардагч тэр нь маш гоёмсог өрөөнд байдаг. Deeper юу ч бодлого авах гээд гүйтэл Pacifica түүнийг гоёмсог өрөөлөө оруулдаг. Хоёлаа ийм амар шавар шавхаа олчоод ийшээ орж болохгүй гэж хэлдэг. Яагаад вэ хоёлаа үхэх гээд дэжтэй гэсэн чинь манай ээж аав намайг алнаа гэдэг. Эндээс бид түүнийг ямар их ээж аавдаа эзэмдүүлж бас тэднээс айдаг болохыг харж байна. Нэг доллар бол аягүй гонхтой. Хойноос чи 10 дугаар түвшний хамгийн амар сүнс сүх барьчаа чамайг алах гээд гүйж байна. Тэгсэн чинь тэрхүү сүнснээс илүү чи аав ээжсээ айж ингээ боддоо. Аимшигтай. Манай хоёр маргаж байгаа санаандгүй нэг нь нууц өрөөлөө нэвтлээд орчдөг. Аюулгүй газар орчихлоо гэд байж атал гинс сүнс гараад ирдэг. Pacifica-тай зүгтэж байхдаа нэг хайрцаг унгаагаад доторс нь Deeper мөнгөн тойл олчихдог. Deeper бушуухан толийг бариад мод чинь амжилттайгаар дотор нь хордог. Бөөм баяр манай хоёр. Энэ хэсэгт Pacifica Deeper-ийг барьж аваад тэрдэг. Яахаар ийм хөөрхөн байдаг байна те. Deeper тэгээ сүнсийг устгахаар явдаг. Гэтэл толин дотор байсан мод чин Northwest Mansion яг үнэн учиртай юу босныг тайлбарладаг. Эрт дээр үед Northwest-ийнхан бидэнд маш гоё хар шордыг барьж өгвөл жил болгон маш том үдшилэг найр найрамдлыг хийх болно гэж амласан юм байна лээ. Хүс цус нулимсаа туслуулсан барьж өгөөд үдшилэгтээ оролцох гэтэл тэднийг оруулалгүй хөөсөн болж таардаг. Мод чин маань маш их ууралж уцаарлаж өшөөгөө авахар шийддэгч үер усны улмаас маш хариг сүхлээр үхдэг. За бүр хүүхэлдэйн кино гэхэд арай л амар байгаа зү. Би бол айж гинэ. Амар айж. Northwest-ийнхан энэ бүхнийг мэдсээр байж Deeper-ийг хууран мэхэлж авчирч модчныг зайлуулсанд Deeper их ууралдаг. Тэгээ очиод яаж байгаа юм бэ та нар гэтэл сүүлийн үдшилгээ зугаацаад өнгөрүүл. Эсвэл зүгээр чацаг царайлаад явагддаг. Би үхэж байна. Сэтгэлээсээ. Deeper бухимдал дүүрэн байсан ч сүнсийг устгахаар байж байтал мод чин түүнийг мэхлээд орхичихдаг.
Модчин цухтаад Northwest-ийн тэрхүү партид оролцож байсан бүх хүмүүсийг мод болгож хувиргадаг. За энэ хэсэг дээр гарах үйл явдал болон дүр зурагнууд хүүхэлдэйн кино гэхэд арай л аимшигын яагаад ийм юм үзэж чадна гэж жоох хүүхдүүд гэтээ үзсэн байна гэдэг нь бас нэг талаараа гайхалтай. Одоо үед иймэрхүү хүүхэлдэйн кино гарвал нэлээд канселдуулж нэлээд болох нэлээд буруу үлгэр дуурайл боллоо гэж загнуулах л байх. Гэтээ энэ гараад хүмүүс үзээд зүгээр л байцсан байна. Иймэрхүү юм харах нь одоо үед бас л ховор байх та тий. Модчин бүгдийг мод болгож хувиргаад бахтын инээж байхад Deeper Northwest-ийнхний жирийн иргэдийг үзэсгэлэгт оруулах юм бол энэ бүхэн буцаад хэвэндээ орно гэдгийг ойлгодог. Deeper Pacifica-г хайж олоод очтол тэр их гутарсан сууж байдаг. Яасныг нь асуудал гэр бүл нь анхнаасаа хүмүүсийг хөлөгтөж заллан мэхэлж ирсэн байдаг. Deeper чи энэ бүгдийг өөрчилж чаднаа хэмээн ятгаж гарч ирдэг. Тэр хоёр гарч ирээд бүх зүйлийг хэвэнд оруулахын даваа дээр Deeper-ийг модчин мод олгоод хувирчихдаг. Pacifica ганцаараа үлдсэн ч маш их зориг гархан хашаагаа нээж иргэдийг оруулах гэтэл ээж аав нь бол бидний нэр хүнд гэхэд үгүй би энэ та нарын худлаа ярилт завхрал бүхнээс чи ханлаа гэд хашааг нээснээр модчны хүсэл биелж бүх зүйл хэвэндээ орж бүх юм эргээд сайхан болдог. Бүх юм сайхан болсноор үдшилэгч сайхан болоод Deeper Pacifica 2 жив найрамдлаг болж Mabel болон түүний найзууд шүгүүд дээр хэрэлцснийхаа учрыг олцгоож энэ аимшигын анги дуустдаг. Бас энэ анги дуусахын өмнө бид биелийн эргээ эрэлтийг төхөж байгааг олж хардаг. За ер нь 2 дугаар улирлын 10 дугаар ангийг маш товчхон ярьж өглөө. Танад бүхэн маань ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээ эндээс харахад бол нэлээд хэрцгий зохиолтой, нэлээд хэрцгий хэсгүүдтэй, жоохон аимшигын дүр зургууд маш их нэг тим анги байгаамаа. Тэгээ хүүхэлдэйн кино гэхэд арай л амар хагацтай. Миний бодлоор хамгийн амар хүүхэлдэйн киноны анги гэдэгт би бол эргэлзэхгүй итгэж байна. Тэгээд ер нь бол хүүхэлдэйн кинод дээр ийм амар хэсэг мэсгтэй, ийм амар дүр зурагтай юмнуудыг бол тийм их олж харахгүй. Тэгээд regular show enter гээд ер нь бол сонирхолтой хүүхэлдэйн кинонууд байдаг л та. Тэр бүхэн дээр бас сонь юмнууд гардагч энэ анги надад яагаад ч юм бүр арай л хитэрсэн аимшигтай санагдсан болохоор энэ талаар ярмаар санагдаад энийг бичлэг болгож байгаамаа. Хүндийн хүчний уналт нь амар сонирхолтой, тухайн цаг үедээ үнэхээр бусад хүүхэлдэйн кинондоос онцгойж чадсан гоё бүтээл байгаа юм. Жохон байхдаа хөвтлээ айдаг байсан байна. Харин одоо үзэхэд бол бас л өөрмөц сэтгсэн үзүүштэй гоё хүүхэлдэйн кино байсан байна. Өнөөдрийн бичлэгээр хүндийн хүчний уналтын хамгийн аимшиг ангийг бид ярьлаа. Тэгээд цаашдаа иймэрхүү сонирхолтой бичлэгийг үзэхийг хүсвэл 5000 лайк, бас 20,000 субскрайбер хүрцгээе. Бас миний хоёр дахь чанал дээр субскрайб дараарай. Дарвал маш их баярлалаа. Тийм болохоор заавал дараарай. Коммент дээр линкийг нүлдээч. Та бүгдээрээ ороод сав дараарай. Хамтран ажиллах байгууллагуудын холбогдороо баярлалаа.